Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл. Шинэлэг шийдэл хөтөлбөр. Бүтээмж түншлэлийн хамтын шийдэл загварт шинэ Монгол хонь кластер дэд төсөл Төмөн шууд хувьцаат компани. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн шинэлэг шийдэл хөтөлбөр. Шинэ Монгол хонь кластер дэд төслийг Төмөн шууд хувьцаат компани Улс аймгийн баруун түрэн Улаангом сум болон Төв аймгийн Арх ус суманд хэрэгжүүлж байна. Мал аж ахуйн нэмэн үртгийн сүлжээг хөгжүүлэх хамтран ажиллаж буй түншлэгч байгууллагууд. Улс аймгийн баруун түрэн сум нийт 3300 га эргэлтийн талбай бүхий усалгаатай тэжээлийн тариалан. Тэжээлийн үйлдвэр Улаанбаатар хот сонгон хайрхан дүүрэг. Цөмсүрэг Улаанбаатар хот сонгон хайрхан дүүрэг. Төв аймаг Арх уст. Ашиг хүртэгч малчид Төв аймгийн Арх ус сум 2 дугаар баг. Мах боловсруулах үйлдвэр Улаанбаатар хот Мах маркет компани. За Дэлхийн банк Монгол Улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд бид шинэ Монгол хонь кластер төслийг гүйцэтгэгч байгууллагаар одоо сонгогдож хэрэгжүүлж байна. Маха экспортлохтой холбоотой ямар гарц гаргалгаа байжуулах вэ гэдэг энэ асуудлыг шийдэхэд нэг хувилбаруудыг боловсруулах ийм төсөл байгаа. Хоньны аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой. За үүндээ хүрэхийн тулд бид нар бэлчээрийн Монгол малыг сайн чанартай тэжээлээр хангах, хөхүүд хоньыг угтуулан тэжээх, нялх хургыг чиглэлтэй өсгөн бойжуулах чиглэлээр одоо туршилтууд явуулж байгаа. Бэлчээрээр малдагдж байгаа Монгол хонинд тэжээлийн ямар хомсдол, ямар дутагдал бий болж байгаа юм бэ гэдгийг бид нар ер нь бол үүгээрээ илрүүлнэ гэж үзэж байгаа. Хэлтэй юм хонь маань бол угтуулан тэжээх зорилготой тэжээгдээд ирэхлээр төлөх үедээ жилэр сайтай төллөөд гарсан төлөл нь бол тойр сайн ийм төл гарч байгаа. Хааштай яах вэ гэхээр намар болоод ирэхээр өсөлт бойжол түргэнтэй тойр төл маань намар бол маха ашиг шимээ илүү сайн хуримтлуулна гэж үзэж байна. Нэгэнтээ маха ашиг шимээ бүрэн сайн хуримтлуулсан малыг бол зах зээлд нийлүүлэх буюу эдийн засгийн эргэлтэнд эрт оруулах ийм боломж бол бүрдэнэ гэж үзэж байгаа. Жирийн маллгаанаас одоо евро эрчимсэн мал руу шилжих ийм төсөлд хамрагдаад энэ жил туршилтаар ингэж орсон. Хамтарч ажиллах саналыг хүлээж аваад бэлчээрийн мал ихлээр одоо юу яаж юм л да. Даацамч хэтрээд тэгээ чанаргүй их малнаас цөөхөн тооны чанартай мал байгуул зүгээр юм болов гэд ерөөдөө саналыг хүлээж аваад энэ жил 50 хон дээр дуршиж үзэж байна. Төсөлд хамрагдсанараа одоо тэгээд сурж авах юм зөндөөд байлаа. Гол нь бид нар чинь нэг хэвгээ өгөөл, ногоо өсөө өгөөл, ногоон тэжээл өгөөл тэгээд хэрэгээрээ малаад харгалцсан болчихно гэж боддог байсан бол одоо энэ чинь уурах тэжээл гэж юу байдгийг, мимогийн долооц гэж юу байдгийг тэрний ашиг шим үр дүн малдаа ямар хэрэгтэй юм те тэр болгоны чинь одоо энэ төслөөс олж авч байна шүү дээ. За энэ хүү төсөлд хамрагдсанаар одоо онлоор мэдсэн мэдлэгээр одоо энэ аж ахуй дээр дадлагчаад сурж байгаадаа илүү авааштай юм болов уу гэж бодож байгаа. За энэ хавар төгсөөд аймагтаа очоод аймгийнхаа малчтад хүргэж танилцуулж таниулж мэдүүлэх зорилготой байгаа. Одоо цаашаа хоньны аж ахуй эрхлэе гэсэн бодолтой байгаа. Хамгаалалттай аж ахуйд ингэж бордож төвлөрүүлээд тэгээд одоо тэрийг одоо эрүүл гэдгээ олон улсад нотлоод тэгээд экспортлох ийм боломж байгаамаа. Ингэснээр бол одоо нэг хурганы булуузын жин нь одоо 16-аас дээш болцсон тохиолдолд бол 180 мянган төгрөг дор хаяж хургаа борлуулах, экспортод гаргах ийм боломж бол одоо малчтад бий болох юм байна. Энэ төслөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлснээр бол одоо ашиг хүртэгчд нь бүх нийт малчд болох юм Монголын. Ийм л одоо төслийг бид нэр хэрэгжүүлээд тэрийг батлах зөвлөмж бий болгох гаргах зорилттой ажиллаж байна. Дэд төслийн зорилго Монгол хоньны махыг дэлхийн брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, арчилгаа маллгааны загвар бий болгох. Дэд төслийн зорилгын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үүнд Монгол хоньыг хэрэгцээний эрлэжүүлэлтийн аргыг ашиглаж 20-с 25% нэмэгдүүлэн үр дүнг нотлох. Монгол орны байгаль цагуур дасан зохицсон махны чиглэлийн дорфер үйлдвэрийн цөм сүрэг бий болгох. Махны чиглэлийн Монгол хоньны шилмэн сүрэг бий болгох. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл.